За, хүнийг гацаанд оруулдаг 5 бодлын талаар хуваалцъя. Нэгдүгээрт нь өөрийгөө буруутгах бодол. Та хэр их өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг санаж, харамсаж, өөрийгөө шийтгдэг вэ? Хоёрдугаарх нь бусдад гомдох. Танд муу юм хийсэн хүний талаар та хэр их боддог вэ? Гуравдугаарт нь санаа зовох, айдас. За, таны дотор ирээдүйд болох болон болохгүй зүйлсийн талаар ингэчвээ, тэгчвээ гэсэн айдас, төвшөөртэй бодлууд хэр их төрдөг вэ? Дөрөвдүгээрт нь бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх. За, та энэ хүн намайг юугээ бодчих вэ? Ингээ бодчих уу гэд хүмүүст таалагдахын тулд бие барьж өөрийнхөөрөө байж чаддгүй ийм бодлууд танд хэр төрдөг вэ? Тавдугаарх нь авах тухай бодол. Надад ийм ч зүйл хэрэгтэй, ийм ч зүйл байхгүй байна гэд өөрийнхөө дутуу хоосон зүйлүүдийг хараад ийм ч зүйл аммаар байна, тэгмээр байна гэж та боддог уу? За, эдгээр 5 бодлын аль бодол нь танд давмгай байх шиг байна? Аль бодол нь таныг гацаанд оруулдаг юм шиг санагдаж байна? Комент хэсэгт бичээрэй.